Oh my god. Шууд би харцаач шин. Йоо, сая ярьсаа тэр хуулдаг хэсэг амар аваад тийжсүгээ. Мөн реакшн бичлэгээс гадна энэ дууны маш сонирхолтой баримтуудыг хүргэх болно. Сайн уу, K-pop Jaerookгийн YouTube сувагт тавтай морил. За Blackpink-ийн 3 дахь мини альбом хэдхэн минутын дараа цэцэгдэж байна? 2 минутын дараа. 135 мянган хүн хүлээж байгаа юм байна. Нэг цагаас өмнө бүх ажлуудаа амжуулаад яг таны цагийг тааруулаад энэ дээрээ хийж гин. Тэгээд би чи өмнө хавьяалагддаг ажил дээр үжсэн. Тэгээд түүний дараа Peak Venom-ыг бас ажил дээрээ, тэгээд Shutdown-ыг ажил дээрээ ингээд олон жилийн дараа Go гэдэг дуу бас үзэж байна. Би гэхдээ яг өөрөө дуу гаргаж байгаа юм шиг сандраад тах юм сони юм би. За үзцгээе. Let's go. Шууд би харцаач шин. Энэ гэхдээ яг Pink Venom-ийн нэг хэсэгтэй амар адилхан байна тий. Oh my god. Сая ямар царилэг байсан бэ бурхан. Хамаг би харцаач яг ингээд моциликтай ингээд шууд хурдан тавхиж байгаа юм шиг мэдрэмж авлаа. Төсөөлөөгүй тахилтайлаа бүгд. Бурхан минь Blackpink-ийн 10 дахь жилдээ яг ийм дуу гаргаж байна. Энэ нь өөрөө дахиад цаашаа илүү хүрээлжлэн шинэ концептээр эргэж гарч ирж байна гэсэн илэрхийллийг Jump-аас эхлээд мэдсэн л дээ. Тэгтээ энэ бол амар байна. Хөө сая энэ яг юу болов? Энэ нэг хиний дотор хин яваад байна? Йоо, сая ярьсаа тэр хуулдаг хэсэг амар аваад тийжсүгээ. Тэгээд яг ингээд Лиса яг могоо шиг ингээд гуйж гарч ирээд шүү дээ. Oh my god. Яг л Америкийн ямар нэг артистийн Америкт төсөж төр тойрсон бүр ингээд Америкт л дуу бүтээгээд идэг тийм артистийн K-pop-оос задгаа сэтгсэн байна. За тэгээд Go-ийн Deadline альбомны бусад юунууд гарсан байна. Одоо Me and My дуу нь 2300 үзэлттэй. Foxboy гэх юм бата. Бас 2300. 7 минутын дотор 988 мянга болсон байна. Дуунуудынхаа гол хэсгүүдийг Jisoo Rose төсөн бүр үнэхээр гоёсан. За тэгээд бидний хүсэн хүлээсэн Lisa болон Jennie-гийн rap байсан те яхаарахгүй. За та бүхэн сонирхолтой мэдээллүүдийг хүргэе. За юун түрүүнд дууны нэр болох Go нь өөрөөр математикийн хязгааргүй гэдэг тэмдгийн дүрстэй маш төстэй хэлбэрийн загвар ингэж гаргасан байгаа. Энэ нь өөрөөр Blackpink-ийн нөлөө гишүүний холбоо хизээч дуусахгүй хязгааргүй үргэлжлэнэ гэдгийг илтгэж байгаа мэт харагдаж байгаа. Бид урагшласаар байх болон хязгааргүйгээр урагшлах болон гэдгийг илтгэж байгаа болов уу гэж бодсон. Go гэдэг үгийг 7 төрлийн олон улсын хэлээр бичсэн байсан. Испани, Солонгос, Хятад, Япон, Англи, Хинди, Тайланд. Хүмүүст хамгийн их таалагдсан хинди хэлийг оруулсан маш их өндөр үнэлгээ өгч бас маш их таалагдсан. За 3 дахь нь болохоор тийзер дээр мэдээж гарч исэн Go дууны Blackpink далаа дээгүүр сэлүүрдэж байгаагаар эхэлдэг. Тэр дүрс нь дэлхий болон Блинкийн нүдийг санагдуулсан байдаг. Тэгэхээр энэ нь өөрөөр дэлхийг бүхэлдэн бүх хэлээр нь Blackpink давлгаалж байгаа гэж бас ойлголт өгч байна. За тийзер болон бичлэгэн дээр нь эдгээр хээнүүд харагддаг. Эдгээр хээг ингээд тайлбарлаад үзэх юм бол дэлхий даяар тасралтгүй дарахах хөдөлгөөнийг бэлэгдсэн тэмдэг гэж бас хэлж болно. Энэ хээнүүд нь тэмдгүүд нь өөрөөр мөнх үргэлжлэл, хязгааргүй урсгал, үрд мөнх байн гэсэн тэмдгийг бэлэгддэг байх нэ. Тавтах нь гишүүд тус бүр сэлүүр байрсан зогсдог маш олон хэсгүүд байдаг. Тэгээд яг тэр хэсгийг дээд талаас нь харах юм бол сэлүүрийг англиар бичсэн яг энэ хэлбэртэй маш төстэй харагдаж байгаа. Өөрөөр сэлүүрийг англиар ингэж хэлдэг. Тэгээд яг ийм хэлбэрийн дүрс хит удаан ингэж
давтагддаг. За дараачих нь Blackpink-ээс гадна олон хүн хамтдаа ингэж сэлүүрдэж буй дүр зураг нь хамтын хүч, хамтдаа урагшилцгааг суутахыг бэлэгдэж байна. Яг сэлүүрдэж буй хөдөлгөөнийг хамтлагийн гишүүд ер нь бол клиптэй яг ингэж оруулсан байдаг. Дэлхийн эргэлдэх нүх шиг хар дүрс нь өөрөөр яг тийм revolution буюу хувьсгал хийж байгаа санааг илэрхийлж болно. Учир нь Blackpink-ийн 2018 онд гаргасан The Revolution гэж дуулдаг бөгөөд тэгэхээр 2018 онд энэ дууны спойлерыг бидэнд өгсөн байх магадлалтай байна. Яагаад вэ гэвэл сэлүүр гэдэг үг рүү буцаж очие. Сэлэр гэдэг үгийг англиар ингэж нэрлэдэг бөгөөд өөрөөр энэ үгийг хувьсгалын тухай гэсэн үгний довшлол гэж бас тайлбарлаж болно. Тэгэхээр ер нь бол Blackpink хувьсгал хийж байна гэдгийг энэ гөөгд угаар илтгэсэн байх нэ. Дууны клиптээр цаг, үе, мөчлөг, түүхийн явц бүр хувьсан өөрчлөгдөж байгаа нь ялангуяа Лисагийн хэсэг болон Жисүүгийн хэсэг дээр маш тодорхой харагддаг. Тэгэхээр хуучин үе нуурч шин цаг ирж байгааг сансрын хөлөгт суухад хүртэл харагдаж болно. Тэгэхээр бид энэ хүү комбекаар бол Blackpink бол өөрчлөлтийг эргэлзээгүйгээр туршиж альва зүйлд баригдалгүй задгаа сэтгэж байгаа нь тэртех буюу ирээдүйн 20 жилийн ой хүртэлх замналыг харуулж байгаа мэт байна гэж Blink-чүүд ам сайтай байна лээ. За тэгээд дууны маш гоё онцгой гой хэсгүүд байсан. Тэд нар бол үнэхээр үгээр хэлэхээ аргагүй гой хэсгүүд байсан. Мөн дууны хамгийн гоё мөрөөд хүртэл намайг бүр сэтгэл санааг минь хүртэл дээрдүүллээ. За тэр дууны үгийн төврүүдийг ярих юм бол би зорилгоо мэднэ, чамайг аврахаар ирлээ. Би чиний хамгаалагч, чиний тэнгэрийн элч, Девачин ч юм байна гэсэн яг Rosie, Lisa-гийн хэсгүүд бүр үнэхээр гоё байсан. За мэдээж дахилт болох Blackpink чамайг хөдөлгөх болно гэдэг хүртэл бол маш сүртэй байна. Тэгээ Lisa-гийн рэп хэсэг дээр би 2 дугаар байранд хизээч эвлэрэхгүй надад алтан медаль хэрэгтэй гэдэг үг нь угаасаа шазруу бас тийм тууштай байгаараа гэдгийг бас харуулж байх шиг байна. Тэгээд хамгийн сүүлийн Rosie, Jenny хэсэг бүр намайг энэ дунд хайртай болгож чадлаа. Учир нь Rosie дуулахдаа зүрхчин шархалж хотыг харанхуй нөмөрөхөд Blackpink чамайг хөдөлгөх болно. Тийм болохоор сэтгэлээ нээлттэй байлгаарай, урагшлаарай. Би зорилгоо биелүүлэхээр явлаа гэдэг үг бол үнэхээр байсан. Энэ дууны утга надад маш их хүч, маш гоё мэдрэмж яг хэрэгтэй үед минь гараад ирсэн юм шиг санагдлаа. Чамд ямар санагдсан бэ? Ямар мэдрэмж өгсөн бэ? Тэр бүгдийг доор хуваалцаарай. Тэгээд K-pop Jairuka байлаа.